Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Манай дуугаар солонгос хэл сурах цаг маань эхэлж байна. За намайг таньдгүй хүмүүст өөрийгөө танилцуулахад Сөүлд ажиллаж амьдардаг дуул хурцын багш Мягмар Сүрэн гэдэг хүн байна. За өнөөдөр та бүхэндээ заах дуу маань Уппа는 잘 있단다. Ах маань сайн байгаа гэдэг дуу байна. Упа гэдэг үгийг бол ах гэдэг үгийг хүмүүс ер нь маш их мэддэг тийм ээ. За тэгээ энэ дуу бол Каю гэхээр одоо манайхаар бол нийтийн зохиолын дуу тий нийтийн дуу байгаа. Тэгээ ийм дууны ер нь бас ард түмний хүртээл болсон Хёнсуг гэдэг дуучны дуулсан ийм маш тийм хөөрхөн дуу байгаа. Хөөрхөн аятай тэгээ сурахад амархан тэгсэрнэ их ийм ирч хүчтэй бас гоё ийм хэрнээ уянгалаг тийм дуу байгаа. За тэгээд өнөөдөр би бас юм гоё цэцгэн донд сууж байгааг та нар маань харж байгаа бах. Тэгээд Сөүлд явагддаг ганцаарчилсан дуул хурцын хичээл маань нээлттэй хичээл хийсэн. Тэгээ нээлттэй хичээлээр маань шавнар маань оролцсон эцэг эхчүүд ирсэн. Бас захим зарлал хараад Солонгост амьдардаг монголчуудаас маань ирсэн байна. Тэгээд тэр хүмүүсээс би маш их урам авлаа. Тэгээд тэд нар маань ажилдаа явахдаа машиндаа ингээд яг миний одоо заасан дуунуудыг сонсоод үгийн цээжлээд тэгээ бас дуу сурдаг гинэ. Тэгээд дууны сургалтанд сурмаар байна гэдэг бүр ангиараа 4-5 уулаа энтер тэгээ гэр бүлээрээ энтер бас ирсэн. Тэгээд би тэр хүмүүсээс маш их урам авлаа. Тэгээ ер нь бол би сургалтын дээрээ болохоор ганцаарчилсан сургалтын дээрээ болохоор энэ удаагийн яг Сөүлд болсон сургалт бол Солонгост удсан монгол хүүхдүүд байсан. Тэгээ монгол хүүхдүүд бол монгол дуу, монгол зохиолын дуу, бас эстрад дуу, мөн англи дуу, мөн сүм чуулганы дуу бас яг тэр хүүхдүүдийн сонирхож байгаа, өөрийнх нь хоолойнд зогтсон ийм дуунуудыг зааж ажиллацгаасан байгаа. За яг манай энэ цаг болохоор зэрэг анхлан одоо солонгос хэл сурч байгаа, анхан шатны солонгос хэл сурч байгаа хүмүүст дууны үгнээс одоо амьдрал дээр энгийн ярианд хэрэглэх холбоо үгнүүдийг заадаг ийм бас арай онцлогтой цаг байгаа. Тэгээ өнөөдөр би ийм гоё цэцгэн төөрсөн хэрвэхэр шиг сууж байгаа. Тэгээд бас шавнартаа зориулаад ардын үндэсний хөгжимтэй ардын дуу дууллаа. Бас өөрийнхөө зохиож байсан ямархан сэтгэл мартах юм бэ гэдэг дуугаа бас мэдчилгээ олгож өргөсөн байгаа. За ер нь бол энэ гадаад дуу дуулах, гадаад дуу сурах бас өөрийнхөө одоо эх орны тэ ардын дууг сурах, эх орныхоо их хэл дээрээ байгаа сайхан дуунуудыг сурна гэдэг бол хүн одоо тэ өөрийнхөө эх орныхоо өв соёлыг өвөргөлж өөрөө тээж байдаг. Тэгээ өөрийн мэдлгүй л тээж байдаг учраас зориудаар ингэж гоё Монгол ардын дуу, Монголын одоо хөгжмийн зохиолчдын дуунуудыг сурах нь бол маш чухал юм аа. За ингээд өнөөдөр нэрээ манай нээлттэй хичээл дээр ирсэн хүмүүс маань манай оюутан сурагчид маань эхлэг гам уншаад хичээл яг яаж явдгаар явсан л да. Тэгээд хамтдаа за өнөөдөр ингээд ирсэн хүмүүстэйгээ хамт ингээд яг нэг ангийнхан шиг байгаа учраас бүгдээрээ хамт гамаад ингээд одоо манай оюутан сурагч маань дуулж байгаа штэ багштайгаа хичээлж аваад тэгээд давхар нөгөө гама бүх хүмүүс маань бас уншицгаасан. Тэгээд дуунуудаа бас сурагчид оюутнууд маань дуулаад тэгээд давхар ирсэн хүмүүс маань бас гоё 3 дугаар адгийг хамт дуулах, дахилтыг хамт дуулах зэргээр маш сонирхолтой байлаа. Тэгээд би өнөөдөр үнэхээр хэппи байна. Маш ажиргал, гац жаргалтай, маш гоё байна. Манай сурсан одоо энэ ганцаарчилсан хичээлд суралцсан хүүхдүүд маань маш одоо цаг барьдаг, хичээнгөө ийм оюутан залуус байсан. Тэгээд өнөөдөр үнэхээр сайхан өдөр байна. За ингээд өнөөдрийнхээ энэ цагаар хэдүүлээ нэг хоолон дасгал нэрээ өнөөдрийн тэр ангиараа ирсэн төгсөгчдөр ирсэн хүмүүс нэрээ машин доос гам уншаад явдаг гэсэн штэ. Тэгсэн чинь би маш гоё урам авсан тий. За өнөөдөр ямар дасгал өгөх вэ? Сайн уу тоглолт тэр нээлттэй хичээл маань тараад шууд орж ирээд газ гоё дууга замаар санагдаад тэгээд за ямар
шүлээ гаргаад хоёр энэ дээд дод хоёр шүдний завсар зайтай байна шүү манайха. Хүмүүс голцоо жоохон зай авахгүйгээр ингээд идэг. Тэгэхээр чи яаж алим мэдгэр жишээл бид нар амаа ангааж яаж алим мэддэг штэ. Тэрнтэй адилхан дуу аваа гарахтаа агаартай. За юм. За таваац. Энэ болохоор зэрэг илүү нөгөө дуу дуулахдаа ишгүүдээ илүү нааш нь гаргах зорилттой шүү. За. Тэгээ олон нот дуулж байгаа учраас амьсгаа чи илүү жоохон хүрлцэж явах хэрэгтэй. Тийм учраас амьсгаагаа маш бага багаар нөөцөлж гаргана гэсэн үг. За өнөөдрийн дуу маань болохоор ер нь дахилтаар нэлээ олон удаа явцдаг. Тийм болохоор зэрэг ер нь баг ихэнх үгнүүдийн цээжилчгэд нэлээ одоо ярианд харилцан юмд хэрглэж болохоор ийм байгаа. За Норил манна 사랑했다. 너를 만나 чамтай уулзаад 사랑했다. хайрласан. 행복했었다. аз жаргалтай байсан. Энэ өнгөрсөн цаг дээр байгаа те. 날 두고 떠나갈 수 있나? намайг орхиод хол явчихж байгаа юм уу? 잃어버린 세월에 одоо 잃어버린 гэхээр нэг юм алдагдсан он жилүүд л гэж аам л да. 내 이름 миний нэр 생각난다면 бодогдох юм бол 생각났어 гэх юм бол нэрээ бодоод олчлоо. 생각났어 гэдэг юм бол олчлоо бодолт ингээд ороод ирлээ гэсэн юм утгатай. Тэгээ 생각난다면 хэрвээ 내 이름 миний нэр 생각난다면 миний нэр ингээ бодогдох юм бол 오빠는 잘 있단다. сайн сууж байгаа. За 지킬 수 없었던 약속 гэхээр зэрэг нөгөө юу шүү. 약속했어 гэдэг юм бол тохирлоо шүү гэсэн үг. За тэгэхээр 지킬 수 없었던 약속 ингээд одоо ингээд тохироод ингээ одоо тохирцсан байгаа штэ тий. Тэрийг ингээд нөгөө чикэлсүү omnon гэхээр зэрэг хэлсэн тэр нөгөө одоо гэрээгээ жишээлбэл яг хамгаалж чадаагүй гэсэн үг л дээ нэгсэндээ. Тэгэхээр зэрэг одоо ингээд амлалтаа биелүүлэх боломжгүй байсан те. 남자는 울었지. 남자 эрэгтэй те. 울었지. уйлсан. 실패한 사랑에 붙들고있던 хайранд 내 이름을 지우고 түрүүнд 내 이름 гэдгсэн те миний нэр. Энд болохоор 내 이름을 гэхээр зэрэг миний нэрийг 지우고 гэхээр арилгаад 이별 앞에 нөгөө одоо салалтын өмнө те одоо холдохын өмнө те сүмгэн 오빠를 잊어다오. одоо ингээд нуугдчихсан 오빠를 ахыг 잊어다오. мартнаа. 세월 속에서 세월 гэхээр орчлон хорвоо 속에서 орчлон хорвоо дээр 오빠는 잘 있단다.
сайн сууж байгаа. За тэгээд нөгөө дөрөвний нэгдүгээр адаг норил манна 사랑했다, 행복했었다. чамтай уулзаад хайрлсан бас ажиргалтай байсан. 날 두고 떠나갈 수 있나? намайг орхиод явчих байгаа мó? 잃어버린 세월에 내 이름 생각난다면 오빠는 잘 있단다. ингээд дахилтаа дахиад 3 дуулчихж байгаа. Маш гоё амархан байгааз. бас дуу нь бас таалагдана гэж найдаж байна. Энэ маш хөөрхөн дуу. Би ер нь энийг анх солонгос дээрээ нэлээх дуулдаг байсан. Хөөрхөн. За. 너를 만나 사랑했다, 행복했었다. 날 두고 떠나갈 수 있나? 잃어버린 세월에 내 이름 생각난다면 오빠는 잘 있단다. 지킬 수 없었던 약속, 남자는 울었지. 실패한 사랑에 내 이름을 지우고 이별 앞에 몸을 숨긴 오빠는 잊었다오. 세월 속에서 오빠는 짜리단다. 너를 만나 사랑했다, 행복했었다. 날 두고 떠나갈 수 있나? 잃어버린 세월에 내 이름 생각난다면 오빠는 잘 있단다. 지킬 수 없었던 약속, 남자는 울었지. 실패한 사랑에 내 이름을 지우고 이별 앞에 몸을 숨긴 오빠를 잊었다오. 세월 속에서 오빠는 짜리단다. 지킬 수 없었던 약속, 남자는 울었지. 실패한 사랑에 내 이름을 지우고 이별 앞에 몸을 숨긴 오빠는 잊지다오. 세월 속에서 오빠는 짜리단다. За ингээд баярлалаа. Та нар маань солонгос дуугаа миний энэ цагаар дамжуулан солонгос дуу сурахдаа бас солонгос хэлээ үргэлжлүүлэн сайн сураарай. Надад үргэлж урам өгдөг та бүхэндээ баярлалаа. Лайк, subscribe дарахаа мартаагүй гэдэгт найдаж байна. Баярлалаа. Баярлалаа.